Боловсрал эрүүл мэндийн салбар бол одоо манай төрийн хамгийн чухал салбар байгаа. За энэ хөндөгдөг салбар дээр зардал дээр эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан бол орсон байна. Харин нөгөө сангийн сайд жахлан нөгөө хориг тавьсны дараа мэдээлэл хийхдээ энэ боловсролын багц хуультай холбоотой зардлуудад бол эргэж харна гэжсэн. Тэгэхээр нөгөө энэ боловсролын салбар дээр ямар нэгэн төсөв хасагдсан уу? За нөгөөдгөр болохоор бүтээн байгуулалтын төслүүдийг бол би зарчмын хувьд бол ер нь дэмжиж энэ өмнө бол төсвийг дэмжсэн. За өмнө нь бол та надад хэлж байхдаа, жахлан сайд хэлж байхдаа энэ аж ахуйн эренбэлж байгаа энэ эрчим хүч, бомб өргөтгөл, төмөр зам, за улсын чанартай авто замуудыг бол нэн төргөд хэрэгжүүлэх шаардлагатай гэж хэлж байсан. Энэ 14 мега төсөл харин энэ техникийн эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулахад нэг их 80 төгрөг төсөвлөсөн байсан. Эндээс хасагдсан уу? Энэ эренбэлэгдсэн үү? За дараачийн асуулт болохоор ер нь энэ цаашд улсын төсөвд нөгөө дарамт болж байгаа том одоо төсөв нь бол халамжийн юу байна л да, төсөв байна. Энэ халамжийн бодлогыг ер нь зэгцлэх эсвэл өөрчлөх шаардлагатай байна. Тэгээд одоогоор яг хэрэгжиж байгаа энэ хуулиа харахаар ингээд 1.4 их 80-ыг бол халамж төсөвлөсөн байна. 28 он гэхэд энэ байдлаар хэрвээ явах юм бол 3.1 их 80 төгрөгийг одоо нийгмийн халамж тэтгэврт улсын төсвөөс зарцуулахаар байна. Энэ дээр ер нь сангийн сайд болон салбарын сайд ямар байр суурьтай байдгүй. Дараа жилийн одоо 26 оны төсөв боловсруулахдаа энийг өөрчлөнө гэж бодож байна уу? За мөн энэ хавдар судлалын үндэсний төвийн 2 дугаар одоо барилгыг барина гэдэг энд төсөв оруулсан байна. Энэ баярлалтай байна. За энэ хавдар судлалын үндэсний төвийн энэ одоогийн барилгад бол засварт бол 2.9 тэрбум төлөвлөсөн байна. Харин энэ хавдар судлалын үндэсний төвийн 2-т бол энэ дэд түвшинд 5 тэрбум төсөвлөсөн байна гэж би ойлгож болох. Тэгээд асуух юм болохоор энэ саяхан энэ хөгжлийн банкаас энэ манай байнгын хооронд ингээд бичиг ирсэн. Энд бол одоо хөгжлийн банкны барьцаанд байгаа ачлал трейд ХХК энэ одоо эрүүл мэндийн туслан үйлчилгээг хүртээмжтэй байлыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ингээд зээл аваад за харамсалтай нь нөгөө ашиглалтанд орсон боловч 19 нөгөө ковидоос болоод энэ ашигт ажиллагаа нь бол эрхлэлээс өмнө талуудын гэрээ дуусгар болоод ингээд энэ иргэдийн шүүхт хандаад шийдвэрлүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар ингээд барьцаа хөрөнгөд үнэлгээ хийгдээд ингээд тус эмнэлгийн барилга 89 тэрбумаар ингээд одоо худалдаж борлуулах эсвэл үр төлбөрт нөгөө тооцон шилжүүлэх ийм нөхцөл байдалтай байна. Тэгээд энэ сая шижир гишүүн ч гэсэн бас ярьж байна. Энэ нөгөө ийм том хөрөнгө оруулалтын эмнэлгүүдийг заавал олон жилээр ингэж төсөвлөхгүйгээр энэ одоо бэлэн байгаа энэ барилгыг те энэ ч одоо орчин үеийн эмнэлгийн чанар шаардлагыг хангасан ингээд 10,000 квадрат метрийн талбай бүхэн эмнэлэг бэлэн байгаа байхгүй. Энийг шууд худалдаад аваад эсвэл хөгжлийн банк энд хамтарч ажиллана гэж яамч бас энэ дээр бол дэмжих бодлого баримталж байгаа юм билээ. Ингээд төсөв тусгаад ингээд өнөө маргаашгүй ингээд эмнэлэгтэй болох боломж байхгүй юу? Инх насан гишүүний асуултад хариулъя. Боловсролын салбар бол 25 оны урд нь өргөн барьж батлагдсан байсан хориг тавилгаас өмнөх төсвийн одоо нийт хэмжээ бол 4 их 80 422 уучлаарай 4 их 80 574 тэрбум орчим төгрөг байсан нь одоо ингээд 152 тэрбум төгрөгөөр хасагч болчихж байгаа. 152 тэрбумаар. За тэгээ энэ хэд хэдэн зарчим барьж байгаа. Хэрвээсөө тэр багш нарын цалин, за гүйцэтгэлийн үнэлгээ, хувьсах зардал яг сургууль дээр очдог тэр гүйлгэж болдог энэ зардлууд энэ ийм зардлууд бол огт хасагдахгүй. Бид бас энэ
юунаас энэ ялангуяа түрүүнд энэ яриад энэ тэргүүн шадар сайч яриад энэ зарим нэгэн тийм өнөөдөр бас чиж болох юм зардлуудыг хасах замаар энэ 150 тэрбумыг бүрэн хасах юм боломжтой гэж ингэж харж байгаа. Ер нь бол энэ боловсролын салбарт бусдаар гүйцэтгүүл үйлчлэгээ гэдэг чинь бол гол нь одоо тэр хөвсөх зардал эднэр бас байгаа. Хөвсөх зардал байж байгаа. Энэ зардлуудыг бол хасч таньж болтгүй маа. Тэр бол хасагдахгүй гэж ингэж ойлгож болно. Ер нь бол манай энэ салбар бол доктортой хөгжлийн зорилтынхаа өмнө хүлээс үүрэг нь бол 20% байгаа шүү дээ. Төсвийн зардлын 20% хүртэл боловсрол зориулна гэсэн. Өнөөдөр харамсалтай нь 12.4%-тэй л байгаа. Ийм одоо нөхцөл байдалтай байгаа. Цаашдаа харин энэ доктортой хөгжлийн зорилтод хүргэх боловсролын салбарын энэ нийт зардлыг ийм одоо шаардлага бол байгаа гэж харж байгаа.